Сайн байцгаана уу? Би Бишрэн дээдлэн бурхан номын орчуулагч Эми байна. Тэгээд энэ номыг орчуулж явах явцад надад хамгийн их таалагдсан хэсэг нь болохоор бурхан болохоро зүгээр юм те хайр халамж байхгүй хахир хатуу болохоро зүгээр л нэг боолуудаасаа та ямар агуу юм бэ гэдэг үгийг авах гээд байгаа мó. Тийм үг сонсдог, тийм харгас бурхан юм уу гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бурхан тийм харгас болохоро биш ээ. Харин бурхан угаасаа төгс төгөлдөр одоо гуйвч давшгүй, ганхашгүй тийм агуу бурхан. Тийм гуйвч давшгүй агуу бурханыг хүн ямар агуу бурхан бэ гэж хэлэхээрээ миний доторх тэр сэтгэл ханамж төгс дүүрэн болдгиймаа гэж хэлээд байгаа байхгүй. За тэгэнгүүт хүн угаасаа төрөлхөөсөө ямар өгөгдөлтэй байдаг вэ гэхээр ийм одоо гэдэг альва нэг өөрийнхөө сэтгэлээ ингээд сэтгэлд хүрж байгаа таашааж байгаа зүйлээ харахаар угаасаа уулга алдаж ямар сайхан юм бэ, ямар хөөрхий юм бэ, ямар гоё юм бэ гэдэг өгөгдөлтэй байдаг. Тэр өгөгдөл нь угаасаа бурхнаас өгөгдсөн өгөгдөл. Тэгэнгүүт бурхныг хараад та ямар агуу бурхан бэ гэд бүр гуйвж давшгүй угаасаа тийм агуу зүйлийг хараад ямар агуу юм бэ гэж хэлэх үедээ хүний сэтгэл дотор тэр төгс дүүрэн байдал бий болж байдаг. Тэгээд бас тэрвэр нь бурхан алдарч байдаг. Буюу аль нь нийлээд хоёулаа төгс төгөлдөр болж байдаг гэдэг тэр санааг илэрхийлсэн байдаг. Тэгээд нөгөө хоёр хосуудын эхнэр нөхөр хоёр хайртай хосууд нэгээ харахтаа чи минь ямар хөөрхий юм бэ? Чи минь ямар сайхан юм бэ гэж хэлэхээр хосуудын харилцаа улам батчаад улам ингээд хайр нь одоо бадарч идэг гэдэг шиг яг тэрнтэй Христ сэтгэлийн гедонизм буюу бурхныг алдаршуулахыг зүйрлсэн байгаа даа.